Та нийгэм ажиллагсан ер нь одоогийн нийгмийн залуучууд маань тэрсмаа одоо 20-од насны залууч маань өөртөө нэг итгэл маань алдарсан юм шиг санагдаад байдгийг. Та талаар нэг итгэлээ алдарсан залуучууд талаар юу хэлмээр байна? Итгэлээ яаж буцааж болж явах вэ? Тийм. Ерөөсөө нэг энгийн л өгөөд гэлдэ. Би хийхгүй юм бол хин хийх юм гэж. Тийм байна. Таал хийхгүй юм бол би л хийх. Би өөртөө те. Би хийхгүй л хин хийх юм гэж. Тэг ингээд зоригччихдаг. Тэгээ энийг нь бас нөгөө нэмж үзсэн юм л энэ үгийг нь. Би хийхгүй юм бол хин хийх юм гэж. За юм. Тэгвэл одоо эхлэхгүй л хизээ эхлэх юм гэж. За энэ хоёрын хүмүүс ярьдаг юм. Би хийхгүй юм бол хин хийх юм. Одоо эхлэхгүй л хизээ эхлэх юм гэж. За энэ дээрс нэмэгдээд юу гэвэл хэрвээ би яг одоо эхлэхгүй бол хэн нэгэн миний өмнөөс эхлээд надаас урдж эхлэх тийм ээ. Эхлээд миний очих хэвээр газар байх хэвээр орон зайг эзэлчихнэ. Тийм учраас би яг одоо эхлэх хэвээр гэд өөртөө хэлээд л угаасаа ингэж хэлээд байгаа. Тэр итгэл мэтгэл бол шууд тэр чигээр өөрөө ороод шууд эхлээд явчихна. Тийм. Зөв. Яг гэвэл итгэл ямар үед бий болдог вэ? Тэр өөрөө туршилтанд оруулахад туршилтаасаа өөрөө итгэлээ олж авдаг болохоос чи итг гэж хэлээд хахад итгэл бий болдог байхгүй. Туршилтнаас яг үйлдэлээс итгэл бий хамгийн хурдтай бий болдог.